Европын холбоо нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх нь хувийн хвшлийн оролцоотой мал аж ахуйн болон хүнсний ногооны нэмэн үртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл нь Төв, Дархан уул, Сэлэнг, Хөвсгөл, Ховд, Дорнод гэсэн 6 аймагт хэрэгжиж байна. Төв аймгийн 15 суманд сүүний махны сүү махны хосолтмол эрчимдсэн аж ахуй 354 үйл ажиллагаа явуулж нийт 28.6 мянган толгой мал хамрагдаж фермерийн аж ахуйгаас нийт 44.6 сая литр сүү бэлтгэн хүн амын дотоодын болон нийслэлийн хүн амын хэрэгцээг хангаж байна. Эрчимдсэн сүүний аж ахуй бүхий 9 суманд нэг ээлжиндээ 75.5 тонн сүү хүлээн авах хүчин чадалтай хөргөлтийн төв 19 ажиллаж жилдээ 12-оос 15 мянган литр сүү, апо, монфреш, тесо сүүний үйлдвэрүүдэд нийлүүлж байна. За төслөөс Монгол улсын 4 аймгийн 6 суманд бол жижиг оврын сүү боловсруулах үйлдвэр байгуулсан. Эмэгтэй хөдөөгийн эмэгтэйчүүдийг орлогын дэмжих ажлын байртай болох зорилгоор өдөрт 500 литр сүү боловсруулах хүчин чадалгүй юм сүүний жижиг үйлдвэрийг байгуулад түүн дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг бид нар Улаанбаатар хотод технологийн коллеж болон орон нутгт дээр нь газар дээр нь технологийн сургалтуудыг заагаад ингээ явж байгаа. Энэ сургалтуудын бас нэг үр дүн одоо үргэлжлэл болоо та нар одоо өнөөдөр орон нутгт жижиг сүү боловсруулах үйлдвэрт тавигдах шаардлагууд тэгээд технологийн одоо мэдлэгийг одоо эзэмших ийм одоо боломжийг 3 хоногийн хугацаанд олдж байна. Сүү боловсруулах технологийн сургалт нь хот орчмын болон Төв аймгийн сүүний нэмэн үртгийн сүлжээний оролцогчдын хүсэлтэд үндэслэн сүүн бүтээгдэхүүн боловсруулах, технологиг эзэмшүүлэх, стандартын шаардлага хангасан сүүг бэлтгэн нийлүүлэх, нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах замаар хөдөөгийн иргэдэд орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Бүрэн, Баян Чандман, Сүмбөр, Баян цогт Эрдэнэ, Мөнгөн морьт сумдын малчин эмэгтэйчүүд, сүү үйлдвэрлэгчдийн хоршоо, бүлгийн гишүүд, сүү боловсруулах жижиг үйлдвэрийн төлөөлөл, Эрдэнэ сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сүүний багц зэрэг нийт 16 хүнийг хамруулан Төв аймгийн Баян Чандман сумын сүүн далай оргил, сүү үйлдвэрлэгчдийн хоршооны сүү боловсруулах үйлдвэрийн материаллык базыг түшиглэн зохион байгуулагджээ. Тэгээд сүүнийг боловсруулсан бүтээгдэхүүнийг ерөөсөө одоо нийлүүлэгч нь одоо та бүгдэнд бож таарна гэсэн. Тэгээд энийг яг цаг тухайн үед нь одоо яг энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Та бүхэн энэ сургалтаар болж авсан мэдлэгээ бусад одоо нөгөө сүү эрхлэгчтэй тийм ээ хүргэх энэ тал дээр маш анхаараарай. Бид бүхэн сургалтанд суусан улсуудаас нэг тэргуунд дараагийн сум хөгжил сангийн зээл ажлын байр олох чиглэлээр бас тус бичүүлж юм уу те байн хамтын ажиллагаатай авах болно. Энийг бас таах маань зочоод орон нутгийнхаа удирдлагуудаа бас хандаж сургалтынхаа ач холбогдлынхаа талаар сайхан мэдээлэл өгнөх гэж найдаж байна. Ингээд сургалтанд хамжид төсөө даах юм даа. Тус сургалтын эхний өдөр орон нутгийн сүү боловсруулах жижиг үйлдвэр байгуулахад тавигдах шаардлага, сүү боловсруулах бага оврын үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тооцоо, түүхий сүүний чанарын шаардлага, шинжилгээний аргууд, сүүн бүтээгдэхүүний технологи гэсэн үндсэн 4 сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын 2 дахь өдөр сүүн далай оргил сүү боловсруулах үйлдвэр дээр сүүнд анхан шатны боловсруулалт хийх, найрлага тохируулах, цэцгийн ялгах зэрэг үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг суралцагчдын оролцоотойгоор хийж гүйцэтгэжээ. Та бүгдийн гар дээр нэг ийм ном очсон байгаа. Энэ номон дээр ерөнхийдөө бүгд байгаа миний ярих юмнууд. За стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ямар ч байсан найрлагыг нь тохируулах тооцоо хийх ёстой юм байна. Тэр тооцоог нь хийж бид нар стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Тэр бүтээгдэхүүнээс хав баглаа бодолтой хийж хаяг шошготой болгох юм. Тэгэхгүй бол сүү болгон ижилхэн биш. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Нэг үнийний сүүч өөр. Сүүлийн 2 хоног бороо ороогүй тий? Ороогүй байхаа нэ. За нэг 2 өдөр бороо ороогүй. Өнөөдөр өглөө өцөгдөр өрөө өмнөгөө саахт чинь өтгөн арай бага байсан. Гарцсан. Өнөөдөр өдөөс хойш өнөө шин бороо ороод бороотод бэлчиж яваад орой ирээд саахад үнэний чинь гарцсан их шингэн байгаа. Тэгэхээр яах вэ? Нэг үнэний сүү өөр байгаа даа үстэй. Тэрүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр мэдээж өөр болно. Тэгэхээр нэг энэ хаяг шоших энэ нэг баахан гой юм чинь өдөр болгон өөрчлөх боломж байхгүй шүү дээ. Яагаад Монгол улсад
сүүсүн бүтээгдэхүүний сав баглаа боодол үйлдвэрлэдэг нэгэн ч үйлдвэр баргалж байхгүй. Тэгээд энэ нэг хаяг шашиг гээд байгаа нөхөр чинь хийх гэхээр нэртэй хаягтай болохоор хамгийн багадаа 30 40 50 100 мянган ширхэг гээд бөө мөнгө нэхэ шүү дээ. Бид хэд өдөрт жоохон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 100 мянган ширхэг хийчихвэл магадгүй 2 жил. За хурдандаа 1 жил, хагас жил хамаг мөнгө чинь төгжиж чинь. Тэгэхээр яадгийг бид хэдийн хийх гээд байгаа сүү боловсруулах жижиг үйлдвэрлэлийн манд ампууруулчаад байгаа гол юм нь энэ байхгүй. Цав баглаа боодолтой хамаг мөнгөө хийчихэд эргэлтийн мөнгөгүй зогсчдөг. Тэгэхээр энэс гарсан юу гэхээр бүлэг хоршооны зохион байгуулалтанд ороод ядаж түүхийн үедээ хагасын ч гэсэн мөнгөний төлбөрийн дараа хийдэг болгоод бидний даваа чанар. Ямар нэгэн бүлэг хоршоо гэхээр дээр үеийн нэгдэлч хөдөлгөөнтэй бити андуураарай. Одоо бол бид сайн дурын үндсэн дээр тийм ээ хөдөлмөрөөр орших замаар нэгдэх хорших юмыг ярьж байна. Дэлхий бүгд тийм. Бид Америк, Англи, Герман баахан л гадаад яриад байдаг. Тэнд нь очихоор бүгд нөгөө кооператив гэж нэрлэдэг байгаа. Нэгдэлч тэр бүлэг хоршоогоор ажиллах юм чинь тэр яаж байгаа? Нэгнийхээ чадахгүй нэг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдэ аж ахуйн байгууллагаас гаргасан нэг тоо байна. 20 литр сүү саагаад шүүгээд хөргөөд хөргөлтийн төвд хөргөж өгөхөд нэг ажил юм байна. Тэр маань юу гэвэл тэр нь нэг айлын эмэгтэй бүтэн өдрийнхөө цаг завыг зарцуулнаа л гэсэн үг. Дээрээс нь бид нар сүүгээ саагаад шүүгээд хөргөөд хөргөөд сүүгээд саагаад тогоон дээрээ тавиад сүүгээ хөөрүүлээд орхиод нэг хэсэг байжгаад хөрөөд ирэхээр нь дөвөлгөөд за хонуулаад маргааш өглөө өрмөө аваад бүдэсгээ тарга бүрээд тийм ээ 3 цагийн дараа бүрэлдээд хөрөнгө аваад хүүхдтэй илгэн тарга тавьж өгөөд тэгээд дараа нь тарга нэг сая одоо сая юу гэдэг талантай хувиндаа байж 2 юм уу 3 цагийн дараа шуугаад сагаад эсэд авчиж байгаа тийм үү. Нөхөр дэлгүүрийн тарга болохоор тэхгүй байгаад байгаа биз. Энэ ялгааг л би та нарт энэ хоёр өдөр ойлгуулахыг хичээе. Сургалтын 3 дахь өдөр урд өдөр үйлдвэрлэсэн арцыг хэвтээ харуул болгон зүцгийг ашиглан зүцхийн тус зармаг үйлдвэрлэх дадлагын сургалтыг явуулахын зэрэгцээгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр оролцогчдод амтлагаа хийлгэн уламжлалт аргаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй харьцуулан дүгнэлт ярилцлага хийсэн байна. Тус сургалт нь орон нутгийн жижиг сүү боловсруулагчдад сүүн бүтээгдэхүүнийг стандартын болон эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэх, онлайн болон дадлагын мэдлэгийг эзэмшүүлэхийн зэрэгцээ зүүн далайн оргил сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрийг түшиглэн сургалт явуулсан нь сургалтчдад илүү үр өгөөжтэй байсан талаар дурдсан юм а.